За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи болон ЮНЕСКОгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны Монгол талыг хариуцсан захирал Батгэрэл зам өндрийн балет студийн суралцагч Дарьяна нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Сайн байцгаана уу? Өглөө минь төргий. Студийг маань зориулсан ирсэн та хоёртай их баярлалаа. Тэгээд гайхалтай ярилцлагыг бас үзэгчтэйгээ хуваалцахаар та хоёрыг урьсан юм аа. За ярианыхаа эхлэлд бас юуны төрөнд та хоёртайгаа сайхан илүү дэлгэрэнгүй охинтойгоо танилцъя. За Батгэрэл агшийнхаа бас сүүлийн үеийн сонир сайхантай одоо танилцаад тий яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За манай олон улсын урлаг боловсрол хөгжлийн академи 2 дахь жилдээ Дэлхийн соёл ба Монгол хүүхдүүд гэсэн наадмыг олон улсын бүжгийн наадмыг зохион байгуулах гэж байна. Уг наадмыг урд жил анхны удаа зохион байгуулахад сургалтанд бол зорж 530 хэдэн хүүхэд сургалтанд хамрагдаад бид нар хүүхдүүдэд үйлдвэрчний соёлын төв орны тайзан дээр үндэсний телевизэд өрн залд бичүүлээд мөн Сүхбаатарын талбай дээр одоо тэр тоглолтоо тоглосон. Тэгэд хүүхэд сургалтанд хамарсан хүүхдүүд болон эцэгчүүдийн баярлалтай маш сайхан тийм наадам болдог. Одоо заншилтай болоод байна. Ингээд 2 дахь удаага сургалтууд эхэлж байна. Энэ сургалтанд хамрагдаад бас өөрсдөө мартагдчихгүй дурсамжуудыг бий болгож аваасай. Бага хугацаач гэлтгүүгээр энэ сонгодог урлагаар хүмүүжих боломжийг сахилах баттай байж ямар үр дүнд хүрдэг багаар олноороо ямар үйл ажиллагааг хийж чаддаг олон үндэстнүүдийн бүжгийг хэрхэн бүжгэлдэг энэ аргачлалыг сураад наадамд оролцоосай гэж хүсэж байна. За хэдийн одоо зарим сургуулиудаас хөсөлтүүд ирсэн байгаа. Төв аймгийн сургуулиуд болон 28, 48, 18, 15 дахь сургуулиудын сургалтууд эхэлсэн байгаа. Тэгэхээр зэрэг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болдог энэ бүжгийн наадамд олон хүүхдүүд оролцсон баяр баясгалыг өөртөө болон эцэгтэй найз нөхдөөртэй гэсэ гэж бодож байна. Дэлхийн соёл ба Монгол хүүхд төслийн талаар бас бид бүхэн дэлгэрэнгүй сайхан ярилцгаалan. За төөний өмнөөс хөөрхөн Дарьянатайгаа илүү дотн танилцъя гэж бодож байна. Өөрийгөө гоё танилцуулаад өгөөч. Хэдэн настай вэ? За балетаар хизээнээс эхэлж хичээлсэн бэ? Намайг Дарьяна гэдэг би 9 настай. Би хизээ балетаар хичээлсэн ер нь л жоохон санахгүй. Тэгээд анх бүжгэлсэн бүжиг маань ер нь л Падикатар. Тэгээд тайзан дээр бүжгэлээ дараа нь талбай дээр бүжгэлсэн юм. Ер нь Дарьяна маань яг Дэлхийн соёл ба Монгол хүүхдүүд гээд төсөлд хамрагдаж шууд бүртгүүлээд орж ирсэн. Тэгээд анхны наадамд бүжиглэхдээ одоо бар Италийн алдарт бүжигчийн бүжиглэжсэн тэр бүжгийн хэсгээс хүүхдүүд маань 4 охин маань бүжиглсэн. Тэрний нэг нь байгаа. Тэгэхээр яг наадмын маань зорин ирж оролцсон охин жил гаруйхан хугацаанд хэрхэн балетын дүр төрхтэй бүжгийн дүр төрхтэй болсон байгааг харахад одоо ойлгомжтой байх гэж бодож байна. Тий. Жил гаруй хичээлж байгаа гэсэн. Бүжгийн урлаг гэдэг нь өөрөө бас нэг юм. За яг бага насны хүүхдүүдэд бол яг багаас нэг юм бие зүү авч явах, биеийн тэр нэг юу те одоо юу гэдэг бие зүү авч явах тал дээр бол маш их одоо зөв зүйлийг одоо суулгаж сургадгийн юм шиг бас санагддаг те. Тэр тусмаа бас яг энэ балетын урлаг, энэ сонгодог урлаг те. За сонгодог урлагийн онол арга зүй бол академичлсан онол арга зүйтэй байдаг. Анх бол Людовик 14-р Францын хаан ширийн залрангуудаа хөгжмийн академи буюу балетын академи гэдгийг байгуулан тэгээд үүнээс үндэслэн онол арга зүй академичлсан хэлбэрээр судалгаа хүний бие организм дээр физиологийн тулд оюун санааны хувьд бүх юмыг одоо онол арга зүйгээр бий болгоод ингээд бүжгийн академи гэж бий болсон. Түүнээс хойш одоо ингээд балетын урлаг өөрөнгөсөн одоо Вагановын болон онолууд болон одоо сүүлийн үед бол Америкийн чичетийн онолууд Дайны Ван тусаж жишээлбэл одоо бас өөрөнгөсөн онолуудтай ийм урлаг юм аа. Тэгэхээр зэрэг юм анхан шатнасаа л ахуулаад хүний биеийг хэрхэн зөв зүйтэй болох талаас нь одоо үе мөч хуруу гараас ахуулаад оюун санааны хувьд одоо судлах түүх одоо балет гэдэг чинь одоо урлаг түүхийн урлаг гэсэн үг. Кинотой адилхан тухайн түүхийг амьдуулна гэсэн үг. Хөгжим биеийн одоо хиллэмж одоо бүжгэлтээр. Тэгэхээр зэрэг энэ олон одоо шинжлэх ухааны нийлбэр гэсэн дээр тогтдог урлаг юм л да. Манай Дарьяныгийн хувьд ч гэсэн Дэлхийн соёл ба Монгол хүүхэд төслийн хүрээнд за Dream Ballet сургалтын төвдтэй студид одоо ингээд
бүх хичээлүүдээ сураад жил гаруй хугацааг өнгөрүүлсэн байна шүү дээ тий. Чамд одоо яг мэдрэгдэж байгаа мэдрэмж ямар юм тий? Ер нь балетыг одоо тий хичээлснээр чамд одоо мэдрэгдэж байгаа гоё зүйлс нь юу вэ? Тэг тайзан дээр гарах үед бас ямар санагддгөө тэр талаараа хуваалцвал. Ингээд балетын дээр ингээ орохоор яг ингээд өөрөө ингээ хичээд тэгвэл яг ингээд амжилтанд хүрнэ гэсэн бодол орж ирдэг. Тэгээд тэр амжилтанд ингээ хүрээд ингээд гой мэдрэмж ингээд ер нь л ингээд хичээвэл ингээд амжилтанд хүрээл ер нь л гоё л байдаг. Тийм шүү дээ тий. Маш их бэлтгэл сургаал хийх хэрэгтэй тий. Тайзан дээр харахад бол эхний удаа амар санарсан. Одоо бол сүүлийн үед бол тастаа. Сайг болцсон тий. Байнга л хичээл сургаалттай байдаг шүү дээ тий. Одоо жил гаруй хугацаанд ерөөсөө дунд нь тасалдалгүйгээр байнга тогтмол одоо энэ сургалтанд хамрагдаж явж байгаа тий. Ер нь бол тэгж хэлж болно. За дарийн нэг маань үзүүлсэн амжилт гэх юм бол одоо саяхан бид 3 сарын 29-нд нийт 7 сургуультай хамтран Цөмөр Чанхүү баг хулганы хаан гэж балетынхаа төслийг хэрэгжүүлэх тоглолтоо хийлээ. Тэгэхэд манай Dream балет студийн охтууд энэ балетанд ордог, балетын хэсгийг хийх одоо бүжгүүдэд бүгдээрээ гарсан, зочид охтуудын дүрд гарсан. Одоо эх жил Маша Гүнжийн гоцлол дүрдээ гарахаар бэлдэж байгаа. Ер нь энэ Dream балетын охтууд маань ер нь олон улсын тэмцээнд одоо бэлдэж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг алхам одоо сурж байгаа хурдац бол маш эднэрийн зүтгэлийн ачаар хурдан байгаа гэж хэлгээд маш таатай байна. За 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа Дэлхийн соёл Монгол хүүхдүүд. За энэ яг олон улсын бас фестивал наадам гэж яриад байгаа тийм. Олон улсын гэхээр одоо яг ямар орны хүүхдүүд бас хүрэлцэн ирж яг энэ төсөлд одоо оролцож байгаа. За 2 дахь удаа зохион байгуулагдж байгаа учраас Дэлхийн соёл ба Монгол хүүхдүүд гэсэн нэртэй энэ наадам юм олон улсын одоо болгохын тулд би одоо надад тавьсан одоо урд 7 хоног тавьсан энэ ЮНЕСКОгийн Монголын бүжгийн хорооны Монголоос төлөөлөхийн хариуцлагатай ажлыг авдаг нь энэ төслөө ер нь олон улсад бас оронд бас энэ төсөл маань Дэлхийн соёл ба тэр орны хүүхдүүд гээд өргөжөөсэй гэж бодолтой яваа. Тэгэхээр зэрэг өргөжүүлэх бэлэн боломжтой өөрийнхөө туршлагаас хуваалцаад энэ бол эх жил гэхэд орны хүүхдүүдийн наадам болохоос гадна тухайн орныг зорж одоо манай наадамд оролцсон ерөнхий болсон зүгээр энгийн хүүхдүүд тухайн үндэсний бүжгийг бүжиглснээрээ тухайн орныг зорж тэр наадамд оролцох боломжийг мөн өөр орны хүүхдүүд Монгол бүжгийг сураад бас энэ наадамд оролцох бүжгийн эхлэлэн тавьж байгаа болоо гэж бодож байгаа. За яг энэ наадамд бас яг дөнгөж сая таны ярин дээр гарлаа нэг энгийн одоо зүгээр нэг яг бүжгээр хичээлдэггүй ч юм уу тийм хүүхдүүд ч гэсэн энэ наадамд оролцох боломжтой байна. Боломжтой. Энэ сургалтыг одоо бид нэр урд жилийн туршлага дээр яагаад энэ жил бас ахин өргөжлүүлэх боломжтой юм гэж бодсон. Ерөнхийдөө балет гэдэг утгаараа бүтэн балетын жүжиг гэдэг одоо Цөмөр Чанхүү байгууллагын хаанд болохоор зүгээр энгийн ерөнхий боловсролын захын хорооллыг хамаагүй хүүхдүүд сурмаар бол өндөр нам тарган турхаа хамаагүй анги хамт олноороо сургуулаараа нэгдээд тэгээд тухайн сургуультын заалан бидний түрээслээд багшаа илгээгээд ингээд тоглолт явуулдаг. Тийм ч учраас балет наадам гэж дан мэргэжил юм биш. Тэгээд энэ болохоор нөгөө талаасаа соён гэгэрүүлэх, сонгодог урлыг таниулах, энэ урлагаар хэрхэн хүмүүжиж өөрийгөө өөрчилж болоход энэ урлаг гэдэг юу юм бэ? Сонгодог урлаг гэдэг юу юм бэ? Чайковский гэдэг агуу хөгжим, 70-80 хөгжимчин тоглоод вальс гэдэг хөгжмийг ингэж ихшлүүлж өшөө бас бүжиглэж болдго юм байна штэ гэдэг утгыг ойлгохын тулд энгийн сургуулийн хүүхдүүдэд 2 дахь жилдээ сургалтыг явуулж байна. Дэлхийн соёл ба Монгол хүүхдүүд ч ялгаагүй арай бүжиглэх хугацаанд бага байдаг учраас олон үндэсний бүжгүүдийг хийсэн. Урд жил 17 үндэсний бүжгүүдийг 7 сургуулийн хүүхдүүд бүжиглээд ингээд өнгөлөг баяр баясгалтай маш сайхан ийм одоо дайны дэлхийн хүүхдүүд бүжиг наадж байгаа юм шиг ийм сайхан одоо наадам болсон. Энэ жил ч гэсэн тэрийг улам тоон ихсэх байх гэж бодож байна. Бид бол хүүхдүүдэд зориулж 20 үндэсний шилжиг бүжгүүдийг багшаар бэлдсэн байгаа. Тэгэхээр зорж ирсэн хүүхдүүдийн тухайн одоо ойролцоо байгаа сургуулиуд дээр нь сургуулиудтай гэрээ хийгээд сургуулийн заалын түрээслээд багшнараа илгээгээд тэгээд хамтран ингээд бүх нийтийн арга хэмжээнд мань бүр баяр баясгалаар дүүрэн байгаасаа л гэж бодож байгаа. Тэнд бол тэр сургалтанд бол бас яг ингээд дурлаад бүжгийн яг энэ төрлөрөө дурлаад бас орох хүүхдүүд зүйдээ ороод байгаа шүү. Хамгийн гол нь одоо ерөнхийдөө нэг сургуулийг төлөөлдөг одоо ангийн нэр хүндгсэн нэг шилдэг хүүхдүүд л ингээд юмд байн оролцоод яваад байдаг ш нүүр царай. Бид нар бол эсэргээр тарган байна уу, өндөр байна уу, турхаа байна уу тэрэнд хамаагүйгээр
бүжиглээд үсгэнсэн сургалтаа хүүхдүүд ер нь сургалтанд явуулж үзье гэсэн маань урд жилийн жишээлбэл тэр дэлхийн наадмын дараа хүүхдүүд маань одоо өгсөн ярилцлаганд нь маш одоо ингээд ичээд юм ярьж чаддгүй найзгүй ангитай ингээд чимээгүүл сүүлийн партнд байдаг байсан. Би энэ наадамд оролцсноор би маш олон хүүхдүүдэд зэрэг бүжиглээд маш олон найзуудтай боллоо гэд ярьж байгаад нь маш их бахархууштай байсан. Ингэж хүүхдүүдэд урлагийг таниулан өөрсдөө одоо ингээд итгэл үнэмшлийг юм чадна, хийж чадна, сурна. Одоо оловлаа хийгээд бүр өөрийнхөө хэмжээнийхч биш илүү юмд тайзан дараах боломж гардаг юм байна гэдгийг үзүүлэхийн тулд бид бүх газрын төрөөсүүдийг төлөөд ингээд хүүхдүүдэд баяр биелүүлдэг юм аа. Өстой хөөх юм аа. Маш олон хүүхдүүд хамрагдах байх. Энэ жилийн хувьд бас хугацааны хувьд тий яг хизээнээс хэдний хүртэл хугацааны хувьд бол одоо дөнгөж эхэлж байна. Одоо 15 18 дугаар сургуулийн аль хэдийн одоо захиалгаа өгөөд сургалтаа эхэлсэн байгаа. Бусад сургуулиудад бас захиалгаа өгж байгаа. Тэгээ аль дахь олон хүүхдэд хамрагдаад маш төлбөр багтаа учраас хамрагдаад одоо хүүхдийнхаа баяраар одоо баяр цэнгэлтэй байгаасаа гэж бодож байна. Хүүхдийн баяраар тэр нэвтрүүлэг бичсэн нэвтрүүлэг гарахын тулд 5 сарын 23 24-нд бичлэг хийгдээд тэгээд одоо тэр хүүхдийн баяраар орон даяар цацагдах юм аа. Тэгээд бичлэг юм. Гоё үйл ажиллагаа болж байгаа юм байна шүү. Үүнийг бас багш нар болон эцэг эхчүүд маш их дэмжих болов гэж бодож байна. Тэгээ өмнө жил бас маш том цар хүрээтэйгээр зохион байгуулагдсан. Жил ирэх тусмал одоо хамрагдах хүүхдүүдийн тоо, за тэгээ сонирхох эцэг эхчүүд багш нарын тоо улам илүү нэмэгдэх болов гэж бодож байна. За манай Дарина бүжгээр хичээллэхэд бас гэр бүлийнхэн за тэгээ багш нь маш их дэмждэг болов гэж бодож байна. Чамайг одоо ойр дотныхын хүмүүс яаж дэмжиж байна? Бүжгээр хичээллэхэд нь бас дуртай байдгаа. Дуртай байдаг. Тэгээд би бас энэ балетд орсонд маш их дуртай. Гоё юм ингээд зориг өгөөд байгаа юм шиг санагдав. Зориг өгж байгаа юм шиг маш олон одоо цагийн бэлтгэлүүд за тэгээд тоглолтонд ороход те энэ олон зүйлс одоо ингээ байнгын бэлтгэл сургалттай байхад бас ээж аауд нь найз нөхдөд нь за тэгээд ангийнхан багш за бүжгийнхэн багш гэх мэтчлээ олон хүмүүс л дэмждэг байх та те. Чи балетаас өөр бүжиг ер нь бүжгэлдэг үү? Бараг үгүй. Бараг л үгүй. Балет л. Бүх зүйл тийм бүх зүйл л гоё. Анх эхлэхэд жоохон хэцүү санагдчихсэн уу? Жоохон эхлээд хэцүү. Гэхдээ сүүл рүүгээ тасаад илүү ингээд гоё. Багш нь ч гэсэн маш их зүйлийг зааж сургаад их гоё дэмждэг юм шиг байна те. Тэгээд гайхалтай олон дөрүүдэд одоо гайхалтай дөрүүдэд бүтээж бүжгэлсэн байна. Маш олон томоохон тайзан дээр гарсан байна. Тэгээ манай Дарина бас удахгүй сайхан мэдээтэй бидний студид эргээд уулзхолоо гэж бодож байна. Тэгээ багш манаас хэлсэн Dream Ballet одоо студийн балетын студийн тий суралцагчдаас одоогоор тий хэдээс хэдэн насны хүүхдүүд байна. За одоо яг тухайн сургуулиуд дээр очиод сургалтуудаас орж ийн тий бас зориод ирдэг хүүхдүүд бас маш олон байгаа болов эцэг эхчүүд ч гэсэн их байдаг болов. За ерөнхийдөө Dream Ballet студ бол 4 наснаас дээш хүүхдүүдийг авдаг. Тэгээд анх одоо балет яаж студийн хэмжээгээр ажиллаж эхэлсэн бэ гэхээр хүүхдүүд өөртөө зорж ирсэн. Шалгалтанд орох гэсэн, тэмцээнд орох гэсэн. Тэгээд зааж эхлээд за ингээд улам өргөжөөд явж байгаа гэсэн бидний үйл ажиллагаа. Тэгээд тэр одоо түрүүн их гоё сэдв хөндлөө. Энэ хүүхдүүдийг үдээ зэрэгт болгоход ар гэр эцэг их одоо эмээ өвөнөр нь одоо маш их сэтгэл зүтгэл гараад цаг заваа гарах ингээд зөөж хүүхдүүдийн хүсэл тий зөөгөөд одоо энэ төгжрэлтийн энэ хүнд хэцүү үед чинь те өөртөө ажилтаа мөртлөө тий яс төгнөө цүнх өргөж гэдэг шиг эднийхээ цүнхийг бариад хичээлд нь хоцруулахгүйгээд өдөр тутамд нь за тэгээ энэ охтууд нэг дурлахаараа зэрэг нэмэлт хичээлүүд авна илүү цагаар хичээлнэ тэр болгонд нь ард нь дэмжиж хүүхдүүдээ хөсөл мөрөөдлөг хүүхдүүдийг гой сайхан болгох зүтгэжээдэг ээж аавуудад бас талхал илэрхийлэх зүйтэй ялангуяа одоо ерөнхий боловсон сургуулийн тэр ээж аав нар бол маш их зүтгэлтэй бас хүүхдүүдээ амралтын өдрөөр зөөгөөл тэгээд дараа нь тэр тайзан дээр бүжиглснийхэн дараа талархал илэрхийлэх нь маш их баяр баясгалыг төрүүлдэг. Тэг үнэхээр л энэ хүүхдүүдэд эцэгчүүдэд таалагддаг юм төсөл болж байгаа гэд бас бид хамт олноороо бас маш баярлж авдаг. Тийм байна. Сургууль дээр очиод бас одоо энэхүү сургалтыг авах боломжтой байгаа дээ шүү дээ. Тэгээ хүүхдүүд одоо яг төслийн хүрээнд сургууль дээр авах боломж байгаа дээ. Тэнгүүт нөгөө бас завгүй ээж аваадад маань сайхан боломж байгаа л гэж бодож байна тий. Төдийлөн бас нэг зөөгөөд амжихгүй хүүхдээ гоё хичээлүүлмээр байдаг. Тийм гадаа нөхцөл байдал одоо төвчлээс ахуулаад тэгээд аюулгүй байдлаас ахуулаад хол оглоо. Манай төвчүүд зайсанд байдаг. Тэгэхээр зэрэг тэр болгон тэр хол зөөх асуудалгүй. Тэгээд зөвхөн балетын
студид зорж ирж байгаа хүүхдүүдэд гэхлээр нийтэд түгээх бодол маань үгүй болчихж байгаа учраас бид нар одоо офицеруудын орны 44 дугаар сургуулийн хүүхдүүд урд жилийн наадмууд маань Америк ковбой бүжгийг бүжгэлсэн. Тэгээд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамдаас тэнд талхар хэлгээд 9 сарын 1-нд нь очиж талхар хэлсэн. Тэгээд тэнд уулзж байхад бол хүүхдүүд Америк явах сургал илэрхийлгээд бид нар бүжгийн хоргоор дамжуулаад бид нар явуулах боломжтой гэдгийг хэлсэн. Гэх мэтлэн ер нь энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд эргээд хэрвээ хүсэх юм бол одоо орны фестивалуудад оролцох боломжийг бас нээж өгье гэж бодож байгаа. Тэгэхээр бас яг цаашлаад бас хүүхдүүдийн ирээдүйд ч гэсэн шууд утгаараа нөлөөлөхөр юм төсөл хэрэгжиж байгаа гэсэн үг тийм. Одоо тэгээд холбогдолчтой энэхүү сургалтыг авахыг хүсэж байгаа багш нар болон сургуулиуд Dream Ballet студидтэй холбогдох нь шүү дээ тийм. Dream Ballet олон улсын урлаг боловсон хөгжлийн акценттай холбогдоод тэгээд утасны дугаар бол 90 17 68 93 тэг 99 гэдэг утас руу холбогдоод анги хамт толноороо холбогдож болно. Хэрвээ зүгээр эцэгчүүд холбогдох юм бол за танаа Орион танаа дүүрэгт одоо тэдгээр сургуульд үйл ажиллагаа явуулж байгаа тэнд тэр багшиг зориод очиорой гэд тухайн сургуульд одоо харьяалагдсан 20 үндэсний бүжгүүдийг нэгнээс нь бүжиглэх боломж олдож байгаа. Ерөнхийдөө за сургуультай нь хамтарч ажиллаагүй ч гэсэн хувь одоо эцэг эхчүүд хүүхдэд дагуулад очиод ингээд яаж тухайн сургуульд бид нэр захирлуудтай холбогдоод тэгээд энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа тухайн сургууль жишээлбэл манай наадмаас дэлхийн соёлыг түгээх сургууль гэдэг цом авдаг. Мөн өргөмжлөл үүнийг зааж байгаа багш нар бол дэлхийн соёлын элч багш гэдэг цом өртөд оролцсон бүх хүүхдүүдэд дэлхийн соёлын бяцхан элч гэдэг цомоодыг өгдөг. Тухайн үндэснийг бүжиглэхдээ одоо тухайн үндэснийхээ онцлогийг одоо бүжгээ илэрхийлж байгаа ч гэсэн тухайн соёлыг судлаарай гэж бид хэлдэг. Тэгэхээр тэд нар яалтчгүй Мексик үндэсний бүжиг жишээлбэл 52 дахь сургуулийн хүүхдүүд маань бүжиглсэн байхад Мексик соёлын судлаад тухайн улсын соёлыг судлаад тэг ховц сунартай бүжгийн үндэст нь болоод бүжиглэх юм боломж олддгийг. За манай Даринагийн хувьд том болоод ер нь яг ямар мэрэгчлээ юм болохыг хүсдэг вэ? Балет ч юм болохыг хүсдэг үү? Аль эсвэл балет ч байгаа тий одоо энэ бүжгийн мэрэгчлийг бас ингэж сонирхлоороо хөгжүүлээд явахыг хүсдэг үү? Би ер нь бол маш олон мөрөөдөлтэй байсан. Тэгээд алийн хэлгээ жоохон сайн мэдэхгүй л. Ер нь бол би юм нэхэд чадна. Тэгээд оюутан болно гэж боддог байсан. Багш болно гэж боддог байсан. Тэр нь бол тийм. Найз нөхдөд нь чи ямар гоё юм сургалтанд яваад байгаа юм бэ? Би хамт явъя. Би ч гэсэн балетээр хичээллэе гэдэг ангийнхан найз нөхдөд нь тэгж байна уу? Аку намайг балетд явдгийг мэдэхгүй. Мэдхгүй юу? Одоохондоо ноцолж байгаа яа тий? Ааха. Тэгээд маш хөөрхөн олон амжилтуудыг гаргаад жил гаруй хугацаанд хичээлсэн гэхэд тий маш олон томоохон тайзан дээр гараад үзсэн, томоохон дөрүүд дээр ажиллаад үзсэн. Манай Дарина бас гайхалтай сайхан мундаг бүжигчин болох хаа гэж бодож ин. Тэгээд ийм хөөрхөн тууштай, төвхтэй зангаа битгий алдаарэ. Тэгээд үе тэнгийнхаа найз нөхдөд насыг одоо үзэж байгаа шүү дээ тий. Тэгээд чамтай адилхан бас юм балетийн одоо бүжгээр тий балетээр хичээлхийг хүсэж байгаа маш олон хүүхдүүд байгаа л гэж бодож байна. Чи тэр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна? Ер нь бол би зарсандаа хүрэх хэрэгтэй. Ер нь бол хичээвэл хүн хичээвэл угаасаа ингээд амжилтанд хүрээд ингээд багшаа хэлснийг хийгээд яг өөрөө л хичээвэл өөрөө л амжилтанд хүрнэ шүү дээ. Тийм шүү дээ. Өөрийгөө л төлөө хичээж байгаа. Яа, хөөр. Тэгээд маш олон дэмждэг хүмүүс байгаа гэж тэр хэлсэн тий. Ээж аваас нь авахлаад л тий. Тэр хүмүүстээ бас одоо нэвтрүүлэг маань дуусгаж байгаа. Чи гоё баярлдаг бол баярлсан талархснаа илэрхийлээд нэвтрүүлгийн өндөрлөг баялаа. За намайг ээж аав маань дэмждэгт маш их баярлж байгаа. Бас бусдууд нь бас дэмжиж ээж үздэгт өстэй баярлж байгаа. Цэцэг дэмж бас өгчдөг амар баярлж байгаа. Тэр нь бол би ээж аавтаа маш их хайртай. Тэгээ бусдуудтай нь тэгсэн хайртай. Намайг ээж үздэгт дандаа баярлаа. Ямар хөөрхий. За таны хувьд. За миний хувьд яг энэ төсөлтөө бас хүмүүсгээрээ. Хүн болгон ерөнхийдөө хүүхд болгон заавал балетчин болох албагүй. Нэгд бүжгийг сонирхоод балет гэдэг урлагийн
урлаг ямар юм бол гэдээ ороод ирсэн нөхцөлд аль болохоор амжилтанд хүрээд тэднэрт мартагдахгүй дурсамжуулдээсэ гэж боддог. Ихэвчлэн хөгжим бүжгийн сургалт шалгалтанд тэнцээгүй хүүхдүүд туслаач гэж боддог. Тэгэхээр зэрэг би энэ хүүхдүүдэд урлаг гэдэг зүйл зөвхөн нэг үндэстэнд харьяалагддаг. Нийт хүн төрлөнд харьяалагдаг. Хэдэн зуунаар дамжиж ирсэн бас тийм урлагийн төрөл гэж байдгийн шүү гэдгийг ойлгуулахыг зөвхөн одоо найз нөхдөйгөө хүрээнд одоо энэ урлагийг түгэж хэлэхэд эргээд Монгол үндэстнийхээ бас чадварыг олон улсад өгөх боломжтой шүү гэдэг итгэл найдварыг өгөн одоо бас олон улсын тэмцээнд эдгээрээ бас бэлдэж байгаа. За маш их баярлалаа. Тэгээ та бүхнийхээ хийж байгаа энэ томоохон ажил төслүүдэд амжилт хүсье. Тэгээд маш олон хөөрхөн бяцхан хүүхдүүд маань тий балетын урлагаар хичээллэж за гайхалтай зүйлийг мэдрээд түрүүн хэлсэнчлэн хүүхд болгон балет ч юм болох албагүй. Гэхдээ балет сонгодог урлагаас бол хүүхдэд одоо хэрэгтэй маш олон төлөвшил тий суудгаад. Тэгэхээр та бүхэн маань ч бас одоо тий Dream Ballet болон за ЮНЕСКОгийн дэргэдэг олон улсын бүжгийн хорооны Монгол талыг хариуцсан захирал Батгэрэл багштай маань за олон улсын урлаг боловсролын хөгжлийн академитэй холбогдоод энэхүү төсөлд бас хамрагдах боломжтой юм байна гэдгийг доолгомоор байна. За хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Дөрөвсөн баярлалаа. Одоо төсөлтнөөс амжилт хүсье тий. За баярлалаа. Бид бас бэлэгтээ ирсэн. Тэгээд хөтлөгч нартай академи халууга бүхий, таних тэмдэг бүхий бэлгийг барья. За баярлалаа. За маш их баярлалаа. Баярлалаа. Би тэр одоо балетэр хичээлж болох уу? Болно. Ерөөдөө энэ төсөлд биш үү? Энэ ээж нар маш идэвхтэй ингээд зөөгөө түлээгээл суугаад жил гаруй ингээд түлээгээл суугаад харна би та нар ордны бүжиг ээж аавдын дүрд бүжгэлж болно шүү дээ гэд. Одоо цөмөг чанхуу бах хулганы хаан балетын ээж аавдын дүрд аав нар нь болго мэржлийн балетын жүжигчд гарчдаг. Ээж нар нь одоо парик өмсөөд, сиси плат өмсөөд одоо тэгээд бас бүжгэлдэг тийм боломжтой. Ягаад гэвэл ихэвчлэн бүжиг дуртай багтаа нэг балетаар явахнаас ингээд явж чадаагүй ээж нар октоодоо их зөөж авчирсан гэж ярьдаг учраас тэдэрт нь бас бид нар тийм боломж олгодог. Ханьстай хөрхийн тий. Тэгэхээр гэр бүлээрээс оролцох боломжтой байна шүү дээ тий. За маш их баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн зочдоор олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи болон ЮНЕСКОгийн дэргэдэг олон улсын бүжгийн хорооны Монгол талыг хариуцсан захирал Батгэрэл за мөн Dream Ballet студийн суралцагч Дариана нар бидний студид ирж гайхалтай сайхан ярилцлагыг өрнүүллээ. За хөтөлбөртэй хамт байсан үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагта ирэх уулзлаа. Тэр баяртай.